Та бүхэн сайхан амарч байна уу? Манай Ариусхан Гүмүдаа нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Бүгд найран дахь Энэтхэг улсын Карнатака муж дахь Сира хийдийн гівшил хаарамб төвдөн даш ламгай хүрэлцэн ирээд байна. За баярлалаа. Ер нь Бурхны шашны үндсэнд байдаг шинжлэх ухааны тэр ололтуудыг одоо энэ дэлхийн ертөнцийн үүсэл, мөхөл, оршин тогтнох тэр зам ёсны тухай асуудлууд, мөн аливаа нэг бодис материйн бүтцийн тухай асуудал, тэгээ харилцан орших, шүтэн барилгын тухай асуудлуудыг бол зөвхөн Бурхны шашинтай хүмүүс биш, дэлхийд даяараа их анхааран судалдаг болсон ийм цаг үе тийм ээ. Та орчин үеийн одоо Бурхны шашин болоод шинжлэх ухаан хоёрын харилцан хамаарал тухайлбал одоо ямар түвшинд явж байна, энэ тухай дэлхийн эрдэмтэд юу гэж дүгнэж байна, энэ тухай яриул гэж таныг урьсан. Бурхны шашин одоогийн шинжлэх ухаан хоёр одоогийн түвшинд энэ хоёр хоорондоо хэрхэн одоо холбогдож байна вэ гэвэл маш их холбоотойгоо анзаарч байна гэж. Чухам яаж холбогдож байна вэ гэвэл шинжлэх ухааны баталж байгаа баталгаа, гаргалгаа гэх юм уу? Тэр гаргалгааны зарчим нь Бурхны шашны аливаа зүйлд хандаж байгаа хандлагатай их тохирж байгаа талаас нь хэлж байгаа юм. Шинжлэх ухаан аливаа зүйлийг одоо омдын түвшинд гаргаж ирээд энэ нь энэ юм гэдгийг батлахын тухайд тэд нар маш олон ажиглалт, шинжилэл, туршлага хийсний үндсэн дээр энэ зүйлийг одоо ийм юм гэж одоо нэршил өгсөн шиг баталдаг. Тэрүүн шиг Бурхны шашин аливаа зүйлийн үүсэл байгаа одоо өөрийнх нь төрх нь учиртай, шалтгаантай ямар нэгэн зүйлийн уг үүсвэртэй байж таарна. Тэр чухам юу байгаа гэдэг түүн дээр хөөсөн учир шалтгааны одоо ухаан дээр суурилсан байдаг энэ зарчим нь шинжилэн судалсан гэдэг шинжлэх ухаан гэдэг хоёр үгний одоо утгатай дүйдэг шиг аргачлал бас дүйдэг юм учиртай. Энэ шимжүүчээ Бурхны шашны одоо шинжилэн судлах аргачлал хийгээд шинжлэх ухааны аливаа зүйлийг нотлох энэ аргачлал хоёр ижил төстэй тийм аргачлалан тохирж байгаа хэдий чиг судалж байгаа суур хөгтгөн буюу судлагдсан нь бас арай өөр юм аа гэж. Шинжлэх ухаан талаас бидний нүдэнд бидний 5 мэдрэхүйд мэдрэгдэж байгаа бодит зүйл дээр л энэ чухам яаж үүсвэ гэдэг л юм шинжилгээ хийхээс бус одоогийн Бурхны шашин шиг тийм ээ Бурхны шашин судалдаг шиг хүний сэтгэлийн одоо дотоод мөн чанар түүнээс үүдэж байгаа зовлон жаргалын уг шалтгаан эндээс үүдж хорвоогийн энэ одоо байдал энэ ертөнцийн одоо тогтох зам гэдэг юм уу энэ бүгдийг судалж байгаа зүйлээс бол тэс өөр юм аа гэж. Тэгэхээр Бурхны шашин бол сэтгэл судлал дээр тогтсон сэтгэл судлаас шалтгаалсан зовлон жаргалын уг шалтгааныг гаргаж байгаа гаргалгаа нь одоо шинжлэх ухааны гаргалгаа гэдэгтэй төстэй боловч судалж байгаа судлагдхууны тэр одоо байр суурь арай тустай гэдгийг ойлгож байна. Тэр тустай чухам тэгвэл юу вэ? Тэгэхээр шинжилэн судалж байгаа судлагдхуун болсон орны хувьд гол зорилго болж байгаа. Бурхны шашин гадны юмыг судлах. Гэхдээ гол судлах зүйл сэтгэлийн дотоод байдлыг судлахаас бус шинжлэх ухаан шиг зөвхөн одоо бидний 5 мэдрэхүйд мэдрэгдэж байгаа зүйлийг голчлон судалдаг, тэрийг чухалчил судалдаг салбар биш юм. Тэрүүгээрээ Бурхны шашин шинжлэх ухаанаас ялгарч байгаа. Нэг нь бол дотоод сэтгэлийн байдлыг, нөгөөх нь буюу шинжлэх ухаан бол гадаад юмсын одоо зүйл тогтлыг судалж байгаа. Тэр хоёр том ялгаа гарч ирж байгаа. Энэ Бурхны шашин мэдээж гадаад юмс үзэгдлийг бол одоо юу гэдгийг судлахгүй гэж байгаа үг биш тийм ээ. Гадаад байдлын одоо гадаад юмс үзэгдлийн бидэнд одоо тусгагдах унаар бидний сэтгэлийн одоо тэр хөдөлгөөн буюу сэтгэл ажиглагдж байгаа сэтгэлийн тэр хувирлууд дээр дулдуулж гадаад юмс хэрхэн бидний сэтгэлд таатай болон таагүй мэдрэмжүүдийг төрүүлж байна. Тэрнээс уламжлаад бидний сэтгэлээр дамжсан бидний бие одоо мэдрэгдэхүүн хэрхэн одоо зовлон хийгээд жаргалын мэдрэгдэхүүн мэдрэгдэж байна гэсэн энэ одоо зарчмыг ажигладаг гэж. Тэгэхээр эндээс үүдээд тийм ээ бид гадаад юмсаас аливаа зүйлийг хүртэхдээ өөрсдийнхөө шинжилэл оюун ухаандаа сайн муу гэсэн одоо дүгнэлтийг өгж шинжлэх явцдаа бид зовлон жаргал гэдэг юуны одоо үг үнцийг тавьждаг. Тэгэхээр тэр нь юу гэхээр бид гадаад зүйлийг шинжилээд сэтгэлээр дамжаад гарсан үр дүн нь зовлон жаргал тэр гадаад юмстэй дулдуулж төрж байгаа зүйл нь сайн муу гэсэн дүгнэлт. Тэгэхээр аливаа зүйлийн суур гэсэн хугдхуун буюу гадаад юмс түүн дээр төрж байгаа сэтгэлийн одоо үйлдэл буюу тэрнийг таньж байгаа зам мөр түүнээс гарч байгаа үр дүн буюу зовлон жаргал.
Бурхны шашны шинжилэн судлах явцыг ерөнхийд нь ангилбал одоо дөрвөн янзын ухаанаар ханддаг юм аа гэж. Нэг нь юу вэ гэвэл аль зүйлийн энэ бодиттой юм байна. Одоо тухайн зүйл бидний мэдрэгдэж байгаа нь бол одоо бодиттой гэдэг үнэлэмжийн оюу. Хоёр дахь нь түүн дээр энэ зүйл ямар зүйл байгаа гэдэг нотлох оюу. За түүний дараа энэ нотсон зүйлийг хэрхэн чавааж ивээг байгаад чавааж сумба. Тэгэхээр тэр шинжлэлийн дөрвөн ухааны тийм ээ алив зүйлийн эхлэл гэж байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр бидний одоо юмс буюу бидний 5 мэдрэгүүгээр дамжсан тэр зүйл орон гэж тийм ээ орон гэж хэлгээд. За тэр зүйлийн үлдлийг ухах оюухаа гэж. Тэн дээр дулдуйдаад энэ жухам оршиж байгаа орон ухагдхуй маань бусдтай хэрхэн хамааралтай байгааг хамаарлыг шинжлэх оюухаа. Тэр хамаарал нь да сайн үр дагавар авчирж байна уу, муу үр дагавар авчирж байна уу гэдэг түүнийг таслан шийдэх буюу одоо эцсийн шинжилгээний шийдэх оюухан гэсэн ийм дөрвөн оюухан дээр одоо аль зүйл шинжлэх, нотлох тэр зүйлийг бол энэ дэс дараагаар явуулдаг юм аа гэж. 아니 юмзээч харасна Бурхны шашин одоо шинжлэх ухаантай юугаар одоо энэ дэстэй юм бэ гэж хэлээд байгаа гол шалтгаан нь Бурхан багшийн айлдал дээр маш тодорхой байгаа. Бурхан багш одоо айлцсан өөрийнх нь яг аман гэгэний айлдал юу гэхээр одоо миний шав нугуудаа гэж шав нугууд дотор эрэгтэй шав байж болно, эмэгтэй шав байж. Тухайн одоо шав бол оюунтан байх нь тийм ээ. Оюунтан гэдгээрээ ижил байгаа учраас та бүхэн оюуны орон учраас миний одоо нэрэнд дулдуйдаа би Бурхан багш юм аа. Би Бурхан багш учраас миний айлцсан болгоныг та надад даах ёстой гэснийг та нар яцаах ёстой. Миний юу айлцсан тэр одоо зүйлийг л та нар шинжлэгч оюунаа ашиглав. Тэр оюуныг ашиглаад тэр дүгнэлтээс гарсан зүйлийг л та нар өөрийн оюун ухаанд нотлон буулгаснаар Бурхан багш жухам айлчаа гэж одоо зөвшөөрөхөөс биш айлцсан гэдгээр эхэлж битээ хандаа гэсэн. Тэгэхээр энэ одоо сургаал бол шинжлэх ухааны тэр дахин нотлох гэсэн оюун ухааны одоо тэр суурь зарчимтай тохирж байгаа учраас л Бурхны шашныг шинжлэх ухаанлаг гэж хэлээд байгаа. Энэ шалтгаан гарсан юм аа. 텐데베던다 깨져지어로 왔어. 즉깔 딱제지. ерөөсөө Бурхны шашин шиг Бурхан багш өөрөө одоо айлцсан шиг ингэж тийм ээ миний одоо айлдварт миний нэрэнд болдож одоо дулдуйдэж ёсчлон даахыг бол одоо би хоригдно өөрийн оюун ухааныг ашиглаа гэсэн шашин өнөөдөр дэлхийд олон шашин байна. Христ, Хинду, далайн шашин гэдэг олон байгаа хэдий ч тэдгээр шашинд энэ зүйл алгаа гэж хэрв тэр Библи дээр мөн тухайн одоо бус шашны голлох судрууд дээр айлцсаныг ёсчлон даахгүй бол та одоо бүтээгч эзний бидний одоо дээд юу хин тэр тэргүүн тэнгийн одоо юг тийм ээ зарилгийг зөрчлөө гэсэн. Зөрчсөний үр дүнд бол та бол одоо зовлон идлээ гэсэн ийм л одоо зүйл байхад Бурхны шашин шиг Бурхан багш өөрөө айлцсан шиг миний номлол та нар шинжлэн судлаа гэдэг ингэж хэлсэн шашныг өнөөдөр харааг байна. Тэр ч утгаараа бас Бурхны шашныг шинжлэх ухаантай одоо тохирох одоо тэр шинжлэл судлал гэдгийг бол чөлөөтэй байдаг хин нэгний хараад бус байдлаар хэлдэг энэ зарчим нь бас шинжлэх ухаанлаг гэж хэлсэн шалтгаан болов уу гэж. Шинжлэх ухаанлаг гэмээр юм уу? Аль эсвэл илүү одоо тийм ардчилсан гэмээр юм уу? 망주 Тэгэлгүй яах вэ гэж тийм ээ. Мэдээж хэрэг яг энэ талаас нь шинжлэх ухаанлаг гэж хэлэхээс гадна эрх чөлөөний шашин гэж хэлэхэд бол бүрэн захарна. Энэ дээр би санал нэг байна. Учир юу вэ гэвэл Бурхан багш лам хуураг хүнд зориулсан одоо цахил сумаа буюу хууль цаазыг зохиосон байдаг гэж. Энэ хууль цаазыг зохиохдоо Бурхан багш нэг хүний одоо тийм ээ өөрийнхөө үзэл бодлоор бусдад тулгасан юм байдгүй маа гэж. Жишээ нь ам хуураг хүний одоо сахих ёстой олон зүйлүүд дотор тийм ээ олон зүйлийн сахил сумаа байдаг. Тэр дотор тэрийг гаргах шийдвэр нь нэг хүний л одоо үзмжээр шийддэг асуудал нэг ч байдгүй маа. Олон лам хуургуудын зөвшөөрлөл дээр шийдвэр дээр үндэслэгдэж одоо юу гэдгийг энийг ингэя гэсэн тийм шийдлийг гаргасан нэг ёсны эцлийн шийдсэн хууль цаазын зүйл дагаж мөрдөхөөс биш энэгний одоо тийм ээ санаа бодлоор явдаг зүйл энэ дээр харагддаг. Энэ талаасаа хэдийгээр хууль цаазыг сахиж мөрдөж байгаа сахил сумаараа сагсан ламнаас байдаг хэдий ч олон нийтийн зөвшөөрлөөс гарсан ийм хууль цаазыг дагдаг. Нэгдүгээр учраас шалтгаан. Хоёрдугаар одоо Бурхны шашныг хүлээж авсан төвдийн ард түмэн бидний дунд ямар яриа байдаг вэ гэвэл ямар ч аавын хүү байсан тийм ээ тэрний язгуур угсаа үл харгалзсан эрдэмэл байх юм бол одоо гандан тийм ээ гандан тваа гэж гандангийн ширээ таланд суух эрх бий гэж одоо ярьдаг.
энэний цаад утга нь юу вэ гэвэл одоо богд ламыг таалал барьснаас хойш богд ламын хойд дүрийг тодруулалгүйгээр хамгийн эрдэнэтэй ламыг гандангийн одоо хамбар тавьдаг юм уламжлал гарсан. Тэнд ямар хүн гардаг вэ гэвэл эрдмээр хитийдсэн, эрдмээр бусдыгаа одоо багшилж чадах тийм эрдэм онцгой хүнийг тавьдаг юм одоо уламжлал гарсан. Энэ бол ерөөсөө бурхны шашны энэ арчлсан эрх чөлөөт гэдэг байдлыг бол давхар хэлдэг. Тэгэхээр энэ уламжлал бол одоо хэдийгээр дэлхийд эрх чөлөөний тунхаг бичиг гэдэг юм уу, эрх чөлөөг хамгийн түрүүнд тунхагласан орон гэвэл за Амархан тийм ээ, Франц, Америк мэтийн орнуудыг ярьдаг тийм ээ. Тэгвэл тэр орнуудыг дэлхийд тунхаглахаас өмнө бурхны шашинд бол эрх чөлөө байсан юм шүү гэж би өөр бардам хэлдэг юм аа. Бурхан багш анхлан одоо эрх чөлөөг тунхагласан хүн бол яхахгүй мөн гэж би Баттай нотлон. Энэ бол 1-2 жишээ л юм. Тэгэхээр тэр шинжлэх ухаанч гэдгийг одоо бид нар бол өөрийнхөө шашныг магтаж таараа шинжлэх ухаанч гэдэг нь одоо үний эмчин шинжлэх ухаанч гэж. Энэ бол одоо нотлохоо байхгүйгээр л өөрснийхөө сүсэг бишрэл итгэл үнэмшлэр хэлж байна шүү дээ. Тэгвэл одоо бурхны шашинтай хамтран ажилтдаг бурхны шашингүй өөр шашинтай тийм гадны эрдэмтэд бурхны шашин тухайлбал одоо орчин үед яаж үздэг юм бэ? Бас нэгэн тийм ээ юу гэдэг юм бурхны шашныг өнөөдөр шинжлэх ухаантай хамгийн их ойр байгааг баталж байгаа үйл явдал бол юу гэхээр бурхны шашны эрдэмтэд өнөөдөр шинжлэх ухааны хамгийн том төлөөлөл гэх шинжлэх ухааны эрдэмтдтэй цугладаг. За англи хэл дээр бол mind and life гэдэг юм одоо хурал тогтмол жил болгон зохиогддог болсон. Монгол хэлний орчуулал бол оюун ухаан ба амьдрал гэсэн. Энэ одоо хурал бол даруй 30 жил одоо өнгөрсөн. 30 жилийн хугацаанд шинжлэх ухааны тэр дотроос сэтгэл судлалын тийм ээ хамгийн том эрдэмтэд. Дээр нь квантын физикийн оновчууд. Квант физикийн хамгийн том төлөөлөгчд энэ хурал цугладаг. Тэгэхээр нэг талаасаа шинжлэх ухаан, сэтгэл судлалын хамгийн том төлөөллүүд өнөөдөр чухам хинтээ энэ хилцлийг хийж ийн гэвэл бурхны шашны төлөөлөлтөө хийж. Тэгэхээр энэ утгаараа бурхны шашин шиг шинжлэх ухааны одоо тэдгэрийн нотлохотой адилхан нотлохыг хилцэж чадж байгаа шашин бол бурхны шашнаас өөр шашин өнөөдөр хаагдахгүй байна. Тэр утгаараа би бас бурхны шашныг шинжлэх ухаанд их дөхөв аргачлалын хувьд адилхан гэдгийг батлсан юу байна гэдгийг хэлж байна. Хоёр дахь зүйл юу гэхээр би өөрийн бодол юм аа. Бурхны шашин. За шашин гэдэг үгээр би хэлэхээс өөр аргагүй зүйл гардаг. Хэрвээ англи хэлний одоо шашныг монгол хэлний шашин гэдэг монгол хэлний шашин. Англи хэлнээс бид одоо religion гэж жишээ нь Christian religion, Buddhist religion гэхээр religion гэдэг үгийг шашинд хөрвүүлэхээр болж өгөхгүй байгаа тохиолдол байдаг. Religion гэдэг энэ англи хэлний одоо уг гал нь юу вэ гэвэл үг дуугүйгээр өөрийн одоо юу гэдэг юм тэр итгэж байгаа үг дуугүй бичих гэсэн юм санааг агуулж байдаг. Religion гэдэг үг. Тэгэх юм бол энэ үг ерөөсөө бурхны шашинд байхгүй. Ийм утга байхгүй. Тэгэхээр шашин гэдэг үг нь өөрөө юу гэхээр religion биш юм байна. Яг цэгийн одоо нэрийн орчуулгаар. Тэгэхээр энийг санскрит хэлнээр дарма гэж хэлдэг. Төвд хэлэндээ чой гэж хэлдэг. Монгол хэлэнд бол шашин гэдэг. Энэ шашин гэдэг утга тохирдог. Англи хэлэндээ бол энийг орчуулж чаддаг. Яг religion гэж буулгахаар бурхны шашны хэлж байгаа санаанаас зөрдөг. Юу гэвэл үг дуугүй одоо даг гэдэг үг бол бурхны шашин нэгч байхгүй. Үг дуугүй биш харин жинхэнэ оюун ухаанаар судал шинжлэн судалсан тэр суурь хөгтгөн дээр та итгэх итгэхгүйгээ өөрөө шийдэгдэг бол үг дуугүй даг гэсэн үгнээс эсрэг утгатай юм аа. Тэгэхээр энэ миний бас одоо хэлмээр санагдаг үгийн утга юу гэхээр энэ үгийг бас хэрэглэмээргүй хэрэглэхгүй байвал яадаг юм бол бас бодол төрдөг юм аа. Би энэ одоо хэлж байгаа санаагаараа бусад шашныг бол одоо үгүйсгэх гэх юм уу? Бусад шашныг дорд үзэж байгаа одоо санаа огтхонч биш ээ. Би бусад шашинд маш хүндэтгэлтэй ханддаг. Хүндэтгэж байгаа шалтгаан нь юу вэ гэвэл олон сая хүмүүсийг энэ одоо миний бусад шашин гэж байгаа тэр шашнууд бүгд хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр хүнийг зөв замд хүмүүжүүлж байгаа тийм зүйлийг би хүмүүжүүлэхээр хүндэтгэх ёстой хэлэхүүгээр хэлэх ёстой юм аа. Гисэн хідээж тэр шашин шинжлэх ухааныхантай хандахдаа тэдний зүгээс айдас байдгийг анзаарч болно. Яагаад вэ гэвэл тэд нар тодорхойлохдоо шинжлэх ухааны юу гэж тодорхойлсон бэ гэвэл шинжлэх ухаан бол шашныг үгүй хийгч буюу англи хэлэнд бол killer гэж тийм монгол хэлэнд алуурчин гэвэл арай зөвхөн ямар ч тач үгүй хийгч гэж болоод хэлдэг гэж. Scientist killer of religion гэж шашны алуурчин гэдэг. Арай энэ бол зэрлэг
гэх юм балнууд өгөх. Ямар ч тач тэгж ханддаг хандлага байна гэж тийм ээ. Тэгэхээр энэ хандлага Бурхны шашинд бол одоо шинжлэх ухааны зүгээс байхгүй тийм ээ. Аль алинд нь байхгүй. Шинжлэх ухаан бидний одоо амьдралд хэрэгтэй гадна талын эд юмсийн хөгжлийг бол өнөөдөр бол туйлд нь хүртэл хөгжүүлж чадж байгаа. Түүнтэй зэрэгцээд Бурхны шашны өөрийнх нь нотлохооны ухааны хүндлэл гэдэг бол зэрэгцээд нэр хүнд нь өсөө явж байгаа. Үүний хамгийн том одоо баталгаа юу гэвэл хэдийгээр үндсэн одоо өөрсдийнх нь шашнаа Бурхны шашинтан бус орн тухайлбал Америк, Европ олон сая тийм ээ Бурхны шашин дэлгэрч байгаагүй орнуудын одоо тэр улсуудын хандалт өнөөдөр Бурхны шашинд хэрхэн ханддаг болбоо гэвэл зүгээр сонирхох биш. Бурхны шашин дуртай. Бурхны шашин юу ярьж байгааг чин зүрхнээсээ сонсогч маш олноор төрж байгаа бол одоо нуух явдал биш юм аа. Энэ ил болсон юм. Тэгэхээр энэ байдал тийм ээ хизэнээс эхлэхгүй энэ саяхан буюу тодорхой хэлбэл 1959 оноос хойш дэлхийд даяар Бурхны шашныг онцгой анхаарах болсон гэж. Тэрүүнтэй нэг адилаар Монголд байгаа залуучууд мөн Бурхны шашныг ингэж хандж байгаа харах хандлага байна. Тэгэхээр аль алинд нь нэгэн ижил зүйл байгаа нь юу вэ гэвэл яагаад гэдэг асуултыг тавьдаг. Энэ бол асуултыг одоо тийм ээ яагаад гэсэн асуулт тавьдаг энэ эхлэлд нь аль ч одоо энэ Бурхны шашинд хандаж байгаа хүнд байдаг хамгийн ихний талхам юм уу зүйл байдаг гэж. Па Imo University Padan. Бурхны шашнаас бусад шашингууд айдас байгаагийн гол шалтгаан бас түүхийн явцад батлагдсан зүйл тийм ээ. Юу вэ гэвэл шинжлэх ухааныг анхлан одоо шинжлэх ухааны нээлтүүдийг нотолж байсан. Жишээлбэл Галилей гэх юм их одоо эдэнтэй байна. Галилей гэдэг хүн дэлхийн нарыг тойрдгиймаа гэсэн нотлохооныхон төлөөлөл яасан гэвэл тэр үед нийгмийг барьж байсан шашны төлөөллүүдээс асар том зэмлэлийг хүртэж байсан. Тэр ч утгаараа Галилейн бүтээсэн болон тэр шинжлэх ухааны одоо санааг дэвшүүлж байсан олон ном дэслэг шатаагдж байсан. Энэ шатаах ажлыг бол тэр шашны ус бол зохион байгуулсан байдаг. Тэгвэл Бурхны шашны зүгээс одоогийн шинжлэх ухааны ном дэвтрийг шатаах. Шинжлэх ухааныхан ч Бурхны шашны ном дэвтрийг шатаах гэдэг юм харилцсан юм үл ойлголт байдаг. Нөө хийж гараагүй. Тийм ч учраас яаж юм гэхээр өнөөдөр тийм ээ дээрхийн гигантын талайлан одоо 10 жилийн хүүхдүүдэд хичээлийн тийм ээ програм энэ хөтөлбөрт шинжлэх ухааныг түлхүү оруулах энэ үг бол хамгийн чухал тавьж байгаа. Уг нь нэг талаасаа шашны өөрөө том хүн шүү. Тэгвэл Бурхны шашны яагаад Бурхны шашин шинжлэх ухааныг маш их хүндэтгэж ингэж яах вэ гэхээр өнөөдөр эрдэмтдийн дуудаад энэ талаар шинжлэх ухаан юу гэж хэлдэг. Бодиттой эрдэмтдээр нь яриулдаг лекц ярианууд зохион байгуулад тэгээд хичээлийн хөтөлбөрт хүүхдүүдийг сургах энэ хийлгэж байгаа явдал нь өөрөө нөгөө нэг алив зүйлийг одоо нэг юм байлаа гэхэд Бурхны шашны талаас хэрхэн нотолдог аргачлал, шинжлэх ухааны талаас нотолдог нотлохооны аргачлал хоёр нь өөрөө тохирж байгаа учраас бие бинийгээ үгүйсгэх шалтгаан байхгүй. Харин ч хүлээн зөвшөөрж бие бинийг хөгжүүлэх мэй. Өнөөдөр шинжлэх ухааныг одоо чухалчилж байдаг тийм ээ дэлхийн нэр хүндтэй сургуулиудаас за энэ Чойрингийн ухааныг үздэг төвгээр одоо мэрэгжил эзэмсэн энэ том ламрыг дээд сургуулиудад урилгаар сургах явдал. За Бурхны шашны зүгийн талаас тэр том эрдэмтдийг өөрсдийн одоо лам хуургүй бусад хүүхдүүдэд тийм ээ шинжлэх ухааны хичээлийг заалгах харин харилцсан юм хамтарч ажиллах юм улам хүчээ авсаар байгаа юм. Энээс жишээлж хэлэх юм бол тийм ээ Америкийн нэгдсэн улсын Харвард, Стэнфорд, Висконсин тийм ээ ийм Эморой гэдэг ийм одоо олон ихтэй сургуулиудаас аль хэдийн Бурхны шашны асрал энергийн талаар тэрхий хэрхэн одоо сэтгэлдээ хөгжүүлэх үү? Түүнийг хэрхэн амьдралдаа одоо бий болгох уу гэдэг юм хичээл ордог болцоо. Түүний үр дүнд одоо оюутнуудын тэр сэтгэлгээний байдал, хүмүүстэй хандах байдал тэр хүртэл өөрчлөлт гараад ирсэн. Үр дүн одоо илэрсэн гэсэн. Тэрүүгээр дамжаад урд нь тийм ээ одоо омог ихтэй, уур ихтэй, бусдыг үл тоосон байдалтай байдаг олон оюутнуудын дунд Бурхны шашны энэ сургалтанд хамрагдаад Бурхны шашны өөрийнх нь тэр инэрл номлолыг номлохдоо учир шалтгааны үүдээс номлож байгаа тэр зүйлийг шинжлэх ухаанч байдлаар өөрсдөө бие дээрээ туршаад тэгээд үр дүн гарсан олон жишээ гарч байгаа. Энэ бас нэг том баталгаа. Өнөөдөр Монголд одоо байгаа Бурхны шашныхаа байдлыг би олонтой ирсний үүднээс анзаархад хэдийгээр эцэг их өвөө эмээнээс нь уламжилж ирсэн Бурхны шашин байгаа хэдий ч тэр гэр бүлээс тэднээс төрж байгаа үр хүүхдүүдийн дундаас одоо Бурхны шашнаас бусад өөр шашин руу одоо орох тэдгээр л одоо дагаж тэр явдал харагдаж байна гэж. Нэг талаасаа тэр залуучуудад бол одоо буруу аргагүй.
Учир шалтгаан юу вэ гэвэл тэдний эцэг их болон өвөө эмээнэрийн хувьд Бурхны шашныг шинжлэн судалж тийм ээ. Үнэхээр Бурхны шашны мэдлэг оюун ухаан юу байсан бэ гэдгийг үзэлгүйгээр зөвхөн зан үйл сүжиг төдийгээр нь баримтлаад явсныг л одоо улбаа авч чанаа. Тэгэхээр бусад шашинтай адилхан байгаа учраас арай илүү харагдсныг л тэд дагаад явж байгаа. Жишээлх юм бол сэтгэлийн амгалан гэдгээ цангацсан нэгэн хүн тийм ээ. Тэр сэтгэлийн ангаар гаргах цэнгэг бас хайжаа гэж бодё гэвэл өөрийнх нь гэрт тэр их сайхан цэнгэг бас байжсаар байтал өөр хин нэгнээс тэр цэнгэг усыг хаанч байгаа юм бүү мэдийн хайгаа явж байгаатай адилаар л одоогийн залуучууд Бурхны шашнаа одоо үл ойшоогоо яг мэдхгүй явж байгаа нь миний сэтгэлийг жоохон урам углах байдал анзаарч байгаамаа. Тэгвэл тэр их ус бол өөрсдийн чинь гэрт байгааг би энд дахин хэлэх хэрэгтэй Макс. Бас нөгөө талаараа Бурхны шашныг олохтын зэрэг бид нар олохтын зэрэг ийм одоо шашин гэдгийг бол асар том тийм оюуны айс сав шинжлэх ухааны одоо тийм маш олон зүйлийг ингээд багтаасан аль ч өнцгөөс нь судалж нотолж болдгоо гэж үздэг. Гэтэл сүүлийн үеийн ламгуунаар болохоор илүү Бурхны шашин гэдэг бол одоо сэтгэл судлалын шинжлэх ухаан юм аа. Зөвхөн сэтгэл судлалын шинжлэх ухаан юм аа гэдэг. Тэгэхээр зэрэг зөвхөн сэтгэл судлалын шинжлэх ухаан гэж ингэж үзэж байхад нөгөө одоо түрүүний миний асуусан шиг одоо орчлон ертөнцийн зүй тогтол тийм үү тэр шүтэн барилтлага тэгэл одоо ерөөсөө өөр одоо мэдрэхүйн тухай ойлголтууд ч байдаг юм уу аль эсвэл одоо та бүхний яриад байгаа тэр квант физик энтер тулаад очихлаарэ үгүй энэ чинь манай зөвхөн сэтгэл судлалын юм чинь ингээд энэ маань явцуурчдаггүй юм уу одоо ингэж ярьж байгаа энэ хамгийн том алдаа. Яг л квант физик болон бусад эдемс одоо ертөнцийн үүсэл төгсгөл гэдэг юм уу ийм өөр зүйлээр яриа өрнүүлэхээр тэрүүн дээр арга мухард гэх юм уу хариулж чадахгүйгээр бид зөвхөн сэтгэлийг одоо шинжилдэг судалдаг гэдэг ийм тайлбар төдийгээр тэр зүйлийг зогсоож байгаа гэдвэл миний хувьд бол хамгийн том алдаа хийж байна гэж. Үнэн дээр квант физикийн онолыг квант физик гэж нэрлээгүй болохоос биш анхлан гаргасан хүн бол бурхан багш өөрөө юм шүү дээ гэж тийм ээ. Түүнийг маш одоо инженеэр дэлгэрүүлж чадсан хүн нь нагарж байна гэдэг нэр томт. Тэгэхээр анхны хүн бурхан багш дэлгэрүүлсэн нь нагарж байна. Энэ яалтчгүй бурхан шашны хамгийн түрүүнд гаргасан. Энэ юу вэ гэвэл альва зүйл оршин тогтнохдоо бусдад дулдуулах буюу шүтэн барилгын одоо энэ юун дээр тийм ээ учир шалтгаан дээр тогтдог гэдэг бол квант физикийн үндсэн онол. Тэгэхээр квант физикийн анхлын одоо онолыг санаачлагч гэдэг юм уу тэрний нэртэй төрөөлөгч болох Альберт Эйнштейн бол энэ квант физикийг анхлан хэлсэн хүн бол биш ээ. Бурхан багш шүү. Альберт Эйнштейн харсан байсан аа. Альберт Эйнштейн бас нэг алдарт үг юу гэхээр хэрвээ шинжлэх ухаантай хамгийн дөхөө шашин ирээдүйд гарна гэх юм бол энэ бурхны шашнаас өөр шашин байхгүй гэж найцсан. Тэгэхээр энэ яриа гарсан шалтгаан мэдээж Альберт Эйнштейн тухай үед сэтгэлийн одоо бурхны шашны хамгийн гол судлах ёстой сэтгэлийн талбар буюу сэтгэл түүний одоо сайн муу гих түүнээс үр дагавар болсон зовлон жаргалын тухай мэдээж яг судалж байсан эрдэмтэн биш ээ. Өөрөө квант физикийн хамгийн том онолч тийм хүний хувьд квант физикийн онолыг ярьж байсан. Тэгсэн хэдийч тэр хүн бурхны шашны одоо гол номлууд болох тийм ээ бурхан багшийн одоо номлуудаас тайлбаруудаас нагарж унаа одоо энэ ертөнцийн тухай тайлбар зохиолуудаас давтай танилцсан байж таарна. Тэгэхээр тэдгээр бас зөвхөн сэтгэл биш. ертөнцийн зүй тогтолцооны тухай энэ шүтэн барилгын ухааны тухай аль хэдийн нотолцсон байсан нотлохойг л олж харсан учраас л бурхны шашныг ямар тач бурхны шашны тухай мэдсэн байсан учраас л бурхны шашин нөгөөх үнэлэмжийг шинжлэх ухаантай зэрэгцүүлж тавьсан учраас шалтгаан би байгаа юм болов уу гэж боддог. Бурхны шашны тухай би одоо бид хоёрын яриа хаана хэлсэн бэ гэхээр алив зүйлийг одоо тухайн шинжлэн судалж байгаа орн байгаа байдлыг танилцаад мэдээд түүн дээр дулдуулсан сэтгэлийн хувирал буюу сэтгэлийн өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг таниад тэндээс гарч байгаа үр дүн түүгээр л шинжилэл судалж байгаа энэ явдлыг л бид шинжлэх ухаантай төстэй юм а гэдгээр нотолж байгаа. Энэ нотолгоо түрүүний одоо энэ хэлсэн шинжлэх ухааны яриад байгаа зүйлээр давхцаад байгаа учраас инэ гэж. Тэгэхээр зөвхөн сэтгэл одоо бурхны шашны судлах орон сэтгэлийг бид голчлон одоо номлодог хэний хийсэн зүйл байхгүй биш байгаа. Тэгэхээр энийг бол судлах ёстой болж байна.
энэ дээр нэг жишээ хэлэхэд бид зөвхөн сэтгэлийг ярихгүй байх тохиолдолд гадна ертөнцийн юмс үзэгдлийг тайлбарлахад гардаг ярианууд зөндөө гардаг. Жишээ нь бид сэтгэлийг эхлэл үгүй гэж хэдийгээр тавьдаг ч гэдэг сэтгэл түнтэй байрлалцсан бидний бие чухам хаанаас гарваа гэд бид хэлцдэг яриа хүртэл байдгаа гэж. Энэүүдэд бидний энэ одоо бие тийм ээ гар хөл тэргүүтэй энэ бидний бусдад үзэгдэж байгаа энэ бие эцэгхээс дамжиж ирсэн нь бид мэддэг. Тэгвэл тэр эцэгхийн бие хаанаас гэвэл мөн л өөрсдийн эцэгхээс. Энэ мэтлэнгээр хөөгөөд явангууд одоо квант физикийн хамгийн гол тавьсан тийм ээ их тесрэлтийн онолог гэдэгт очиж тохирдог. Их төстэй буудаг. Ахаад тэрнээс цаашаа явхаар сансар окторгууд хязгааргүй түүж орших, сансрын уудам зайд орших, игэл хэсгийн одоо юу ухаан дээр очиж толдог гэж. Тэгэхээр энэ бүгдийн тухай ярианы үед бол нэг ч сэтгэлийн тухай яриа гардаг. Тэгэхээр энэ үед бол бид мөн л яах нь гадаад юмс үзэгдлийн үч ажиллагааныг л тайлбарладаг нь мөн л яах нь квант физикийн яриад байдаг. Нөгөө л гол онолын үед ярианы үед тохирдог юм аа гэж. Цэрэлэг дэшээ яг удаас. Цэрийг гарлаагүй. Тэгэхээр нөгөө квант физикийн хамгийн гол тийм ээ англиар Big Bang гэдэг. Энийг үгээр их тесрэлтийн онол гэдэг. Их тесрэлтийн онолын нэг л их тесрэлтийн онолын тухай квант физикийн дэвшүүлдэг бол Бурхны шашин ийм тесрэлт тоошгүй олон байсныг бол дэвшүүлдэг. Хэдийгээр нэг нь тоошгүй тооны тухай, нэг нь нэг тооны тухай ярьж байгаа хэдий ярьж байгаа зүйл нь их тесрэлтийн тухай ярьж байгаа. Их тесрэлтийн ярьж байгаа сэдв нэгээр Бурхны шашин мөн квант физикийн тухай ярьж байгаа гэхээр л адилхан л одоо энэ ухааныг судалдаг ухаан мөн л байгаа зү. Дийнзаа санжижумдээ дэг чөдөрвөө. Ийм байдлаас нь Бурхны шашныг монголчууд өөрийн болгож авч үлдсэн. Бурхны шашныг эрт таньсан ард түмэн яхахгүй муу юм аа гэж. Өнөөдөр дэлхийд Бурхны шашныг одоо юу гэж хэлж болохоор байна вэ гэвэл шинжлэх ухаан шашны хооронд холбогч гүүр мэтээр тайлбарж байна. Өнөөдөр шинжлэх ухааныг одоо юу гэдгийг шашинд хамгийн их ойртуулж чадах, шашныг хүндэлж чадах одоо тэр боломжийг ойлгуулж чадах шашин Бурхны шашнаас өөр шашин алга. Тэгтэл шинжлэх ухаан зүгээсээ жигсэн Бурхны шашнаар дамжиж л шашны хүндлэх хүндлэл бий болно гэхээс биш өөр шашинтай холбогдож шинжлэх ухааны өөрийн одоо үзэл бодлоор нийлж ингэж нөхөрлөж гэдэг юм уу ойртох тийм боломж бас байхгүй байна гэж. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь холбож өгөхгүйг бол өнөөдөр Бурхны шашин гүйцэтгэж байна. Яагаад вэ гэвэл Бурхны шашин шинжлэх ухаанлаг ийм гарцыг тайлбарлаж чаддаг. Шинжлэх ухаанд нөхөр болж чадчих. Үүгээр одоо зогсохгүй шашинд байдаг зан үйлүүд хийгээд шашинд хүндлэх, сүшиг бишрэлийн тухай ойлголт, хүнийг сайн явуулах, мууг одоо дэвшүүлэх тухай ойлголт. Энэ талыг номлож байгаа зүйл мөн Бурхны шашинд байгаа учраас энэ талаас шашинд бусад шашинд хүндлэгдэх шашны бас нэг өөрийнх нь нөхөр болж чаддаг. Тэгэхээр энэ талаас хооронд нь гүр болж чадах, нэгдүүлж чадах одоо онцгой үүрэг гүйцэтгэж байгаа шашин бол Бурхны шашнаас өөр шашныг олж харахгүй байна. Тэгэхээр энэ гаргалгаануудаас өнөөдөр Монголд байгаа энэ Бурхны шашны өв соёл бол яахын аргагүй одоо эрдний чулуун очир алмаа зайтай тийм ээ тийм чулуу юм аа гэж эрднэр зүрэл түүнийг одоо үл тоогоод зүгээр нэг алт ухагч шиг ингээд алт тайгаад явна гэдэг бол үнэхээр бидний сэтгэл одоо юу гэдэг өвдөх нэг тийм эмзэглэх сэдэв болчиход байгаа нь үнэн юм аа. Өнөөдөр Монгол улс эрдний сайхан олдууруудыг музейд тавьчихаад үндэсний одоо тийм ээ өв соёл баялгаар тайлбарлаж энийг бол би өгөөсгөөгүй. Хэрвээ тэр алга болох юм бол Монголын үндэсний одоо баялаг нэг хэсэг л алга болсон гэж ярихаас биш Монгол түмний сэтгэлийг одоо амгалан байлгадаг. Монгол түмэн өөрөө тийм ээ амгалантай байх, Монгол одоо сайхан байх тэр баялгийг бол алдаагүй. Тэрийг би юун дээр хэлж яах нэхээр Бурхны шашин дээр. Бурхны шашин Монгол төвжөхдөө монголчуудын сэтгэлийг одоо тайван байлгах, энийг одоо очир эрдэнэ мэт үндэсний баялгийг бүтээж чадсан юм аа гэж. Энийг одоо залуу улсуудад би хандаж хэлж байгаа юм аа гэж. Залуу улсууд өөрсдийн тэр одоо эрдэнэ мэт зүйлийг тийм ээ энэ үндэсний өөрийн одоо өв соёл болсон энэ их эрднийг хатгалж чадах эзэн өөрсдөө мөн үгүй муу юм. Би үгээрээ тэр залуучуудыг Бурхны шашинд бол ор гэж байгаа юм биш. Гагцхүү энэ Бурхны шашин Монголд орсноо монголчуудын дунд байдаг энэ амар амгалан байгуулцаад тодорхой гавьяа байгуулсан учраас тэр алдагдах юм бол Монгол оронд хэцүү болно гэж би үзэж байна. Тэгэхээр зэрэгцүүл тавих юм бол оюуны энэ их амар амгалан идэх энэ их оюуны өв соёлыг нэгдүгээрт үзэх бусад одоо эд зүйлийг бол арай тэрний дараа үзэх энэ сэтгэлгээ бид тогтоож чадах юм бол бид тэр суурь оюун дээр суурьас маш олон эрднийг бол бүтээж чадна гэж байна. Нэрдэжиг шавуус. Бас нэгэн жишээг давхар хэлвэл
өнөөдөр дэлхийг ердөө дөрвөлжин дэлгэцээр ажиглаж болох юм төвшөнд ирсэн. Түүнийг ашиглаад дэлхийд даяар нэгэн зүйлийг хайвал төвд Монгол хоёрт байдаг нэгэн зүйл юу гэвэл хүн ахмадыг хүндлэх, ээж аваагаа асрах, тойлох, мэдэх, хүндлэх гэдэг энэ хүндлийн их ариун холбоо өөр дэлхийн улс гүрэнд хайвал маш ховор юм аа. Энэ нь олж харахгүй болов. Энэ хаанаас гарваа гэд асуулт тавих юм бол хамгийн түрүүнд Бурхны шашинтай маш ихээр холбогддог. Бурхны шашин байснаар монголчуудын уламжлалд байсан энэ хүндлэх ёсыг дэлгэрүүлсэн үү гэхээс бууруулаа. Маш их тийм ээ учир шалтгааны үүднээс ачийг санах, ачийг хариулах гэдэг эцэг их ахмад настан үр хүүхдээ мэдэх энэ сэтгэлийг төгөлдржүүлж чадсан шашин бол Бурхны шашин болоод байна. Энэ үүднээс Бурхны шашны энэ суртахаалал Монгол орнд дэлгэрснээр энэ бүхэн бий болсон болохоос биш өөр байдлаар бий болоогүй маа гэж. Тэгвэл энийг бид үл ойшоо орхигдуулах юм бол Монголын энэ тодорхой тийм ээ дэлхийд онцлог ялгаатай болж чадсан энэ их соёл алдагдах аюул хүрэхийг би үгүйсэхгүй. Тийм учраас би Бурхны шашныг ярьж байгаа юм биш. Бурхны шашинд гарч байгаа Бурхан багшийн тэр сургаал бусдыг хүндлэх учир шалтгааныг номлож байгаа тэр номлолыг л судлаасаа гэдгийг л санамжлаа. Энэ мэдчлэнгээр та нар бодит байдалд одоо хандаж үзсэн энэ сургал одоо юу гэдэг юм өөрийнхөө мэдэх ёстой зүйлийг сайн гэж шинжлэх ухаан байдлаар хандаж үж судлаарай гэж загч. Одоо манай шашин шинжлэх ухаанч гэдэг юм уу, Бурхан багш одоо агуу ухаантай айч гэдэг юм уу, тэгж ярихаасаа илүү ямар нэгэн нотлохоо байнга нэгдэг. Тийм нотлохоог та бүхэн гаргах гэж байнга чойр хэлэлцдэг. Орчин үеийн шинжлэх ухаан, Бурхны шашны хандлагын тухай сонирхолтой яриа өрнүүлж гисэн төвдөн даш гэрэл харамдаа их баярлалаа. Таны буйно мэдийн үлсэд их амжилт хүсье. Энэ сонирхолтой асуулт яриа өрнүүлж одоо чадсан танд би өөрийн зүгээс одоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. За их баярлалаа. Бидний яриаг орчуулж өгсөн Монголын Бурхны шашинтны төв Гандан Төчнөлийн эдийн олон нийтэд харилцах албаны дарга Даваа Бүрүүл амдаа бас эрхэм үзэгчдээ манай Ариусган Гүмүда нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Бүгд найрамдах энэтхэг улсын Карнатака мужидах Сирахидийн Гэвшил харамб төвдөн даш лам өргөдөн ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.